1 2 1 2 1 2 сая юу яагаад интернет жоохон гацаад тэгээд дахиад эхэлчихлээ. 1 2 1 2 дуу хоолой зүгээр юм уу те. Тэг өнөөдөр би хүн сүргийнхаа сэтгэл дээрээс улбаалаад 3 хариулт өгнөж. Тэгээд өнгөрдөг 7 хоног би ч хомос өвдгсүүдийнхаа тэр лүмпэн орк сүргийнхаа уурыг нэлээд хүрх гэр юм бич тавьсан. Ялангуяа тэр нууны цэвэр туснаа эх оронч өөрсдийнх нь нэрлэдэг Монголыг хорлогч төслийн багийн нэг гишүүн. Монголыг орсуудаар халуулах холбооны дэд тэргүүнтэй мөнх хэсэгт ингээд шүүхтийн тухай бичсэн. Нөгөө тэр дор яг ориг гэдэг шиг нөгөө нэг арцсан өвсглийн төлөө тэгээд энэ Кремлийн колоничлоос Монголыг салгах үйл хэрэгт оролцож явсан, Монголыг чөлөөт нэгэн болгохыг оролцож явсан хүмүүс нэлээд орж ирж юм битсэн. Тэгээ үйл ахруу, саа ахруу маань нэлээд дайрж янзын юм бичлээ. Тэр хүмүүсийг хэрүүл хараал яах вэ тэгээд бичлээ. Дараа нь тэгээд 2 3 асуудал тэрний өмнөх тэр социализмын асуудлаар арчлалын мөн чанарын тухай асуудлуудаар бичээд доор орж ирэл орилтоор л орилж байгаа. Гэхдээ яг энэ дээр 3 асуудлыг би чухалчилж авч үзээд багцлаад гэх юм уу. Тэр 3 юу асуудлаар сэтгэлдлүүдийн хуваагаад өнөөдөр 3 сэдв ярьчих гэж байгаа. Нэгт нь энэ хамгийн хэрэгэн хэрэглэгддэг энэ арчлалаас болоод Монгол улс баларнд оройтсон мэтээр ярих. Энэ нэг мунхаг асуултанд нэг айгүй тодорхой хариулчих гэж боддог байгаа. Магадгүй тэр цуслагрын үед тэр энэ ухаангийн амьдралын үед нь тэр үйлдвэржилтгээд байгаа юмд нь ажиллаж исэн хүмүүс нь бараг битгэж бичихгүй байхаа. Тэр сум нэгдлийнхаа баригадаас гарч үзээгүй сум нэгдэлтэй байсан. Нэгдлийнхаа багж хэрэгсэл болж исэн, сангийн аж ахуйн багж хэрэгсэл нь болж исэн нөхдүүд л голцоо тэр гутлын үйлдвэрийн нар шинэ үйлдвэр гэж бичдэг баг. Тинчээ чи ямар ч бүтээмж байгаагүй Монгол улсын чинь энэ аж үйлдвэр гэдэг байгаа тэр өөрсдийнх нь үйлдвэржүүлсэн гээ орх юм яриад байгаа тэр үйлдвэрч чинь 100% тэр зүйлт холбоот улсын татаасаар явдаг гэсэн шүү дээ. Нөгөө 11 тэрбум шилж хөрвөлийн өргөд байгаа чинь тэрбум шилж хөрвөлийн өргөд байгаа чинь болж үлдсэн зүйлүүд чинь нэг тэр чинь ямар ч ашиггүй үйлдвэрүүдийн нэг шүү дээ. Үйлдвэрүүд байсан байхгүй юу? Жишээ нь тэр одоо энэ шугам фабрик гэдэг юм та тий. Тэр шугам фабрик чинь 300 жилийн дараа ашгаа өгөхөр байсан ч гэдэг тий. Гэх мэтлэн ингээ үйлдвэрүүд ямар ч ашиггүй энэ гутлын үйлдвэрч ямар ч ашиггүй худалдахт нь хос гутал хүн ам 2 сая хүнтэй байж ах чинь 2 сая хүрээгөөс баг шүү. 2 сая гаруй хүнтэй байж ах чинь 88 онд 2 сая болцдог тий. Тэгээ 2 сая хүн хүрээгүй байж ах чинь тэр гутлын үйлдвэр чинь 20 сая гутал хос гутал хийсэн шүү дээ. 40-с 42 харьцмаар юм. Эрэгтэй хүний ийм ашиггүй юмнууд чинь дампуур нь шүү дээ. Дампуурх байхгүй юу? Хүүхд чинь ингээд тэтгэврээ чинь зээл авахуулаад эсвэл банкнаас зээл аваад тэг ямар ч үр ашиггүй төсөл хэрэгжүүлэх юм бол танаа эдийн засаг дампуурна шүү дээ. Гэр бүлийн чинь эдийн засаг дампуурх байхгүй юу? Яг л ийм л юм байхгүй да. Тэгээд тэр дампуурцсан. Тэгээд тэр баашин сав элдвлөө юм энэ Монгол ардын хувьсгалт намын тухайн Монгол ард хувьсгалт одоогийн Монгол ардын намын тэр үеийн дарга нар нь дээрэмдэл авцсан шүү дээ. Тинчээ чинь нэг тийм арчлаас болоод дампуурцсан юусоо байхгүй. Нэгт энийг аюулсаа ойлгох хэрэгтэй. Хоёрт арчлаас болоод хүн чанараа гээгдсэн гэ балаараад ах юм. Угаасаа хүн чанаргүй л байсан байхгүй да. 90 онд арцсан хувьсгал гарч ирэл бид нар нөгөө хомос өвдгсүүд багаал бүгдөө хуулаад хайцсан чинь дотроос нь тэр мөн чанар гарч ирж байгаа шүү дээ. Зөвлөлт маягийн тэр бага тэр хомос өвдгсгээд байгаа чинь тийм зөвлөлт маягийн баг байхгүй гадагшаага инээсэн. Тэр баг нь ингээ хохроод унтсан чинь бид нар гарч ирсэн байхгүй да. Тэрнээс 90 оноос өмнө байсан хүмүүсийг устгаж байгаа дахиад шинээр Монгол хүн бүтээсэн юм ерөөсөө байхгүй шүү дээ. Та нарын байгаа төрх айш авир новшийн арин шин чинь ямар бэлтгэгчин байсан чинь ил болохгүй юу. Тэгэл торин л өөрсдөө л харсан шүү дээ. Гуравт арчлаас болоод ингээд газар нутгаа алдаад малдаад гэдэг ингээд ийм бичгээ. Монгол улсын газар нутаг хэвээрээ байгаа. Тэгээ гадныхантаа баялгаа яагаад хулгаалаад ингээд мөхчөө нэтэр гэдэг нэг ийм юм бичээд ах юм.
хөрөнгө оруулалтгүйгээр амьдралын чинь чанар яаж дэвшлэх юм бэ? Тэгээ хүмүүс бид нар шулуулах гэж хөрөнгө оруулалт хийхгүй шүү дээ. Адилхан бизнес хийж байгаа чинь хүүхд чинь нэг лангуун дээр сууж байгаа бол хүний лангуун дээр сууж байгаа бол тэр хүн цалиу өгөө тэр лангууныхаа ашгаа олоод тэгээд хүүхд чинь цалиу өгч байгаа шүү дээ. Тэр хүн ажил олгогч болж байгаа байхгүй да. Яг тэрнтэй адилхан хөрөнгө оруулж байгаа хүн чинь ялгаагүй шүү дээ. Асал ашиг олгож байгаа байхгүй да. Ганцхан монголчуудад ашигтай юм хийнэ гэж ямар юм байх вэ? Тэгээ би энэгээр уул уурхай югаар дараа нь асуултнууд яг тодорхой дараачийн хүн сүргийн сэтгэл дээр тодорхой яриа. Би яг өнөөдөр бол энийг орхичээ. Яагаад гэвэл Монгол улсын газар нутаг зарагдаагүй гэдгийг аягүй тодорхой ойлгох ёстой. Тэгэд арчлаас болоод хүн чанар манаргүй болсон юм ерөөсөө байхгүй. Бидний байгаа айш аюулгаас харин илүү хүнлэг болж байгаа монголчууд. Сошиал дээр нэг ингээд би хаана муучлаа, өвчин зовлонтой болчихлоо. Ингээд тэгээд туслая ор хоронгүй хүн явж яах гэхэд хүмүүс яг өөрсдөө үнэ сэтгэлээсээ туслаад ингээд мөнгө төгрөг өгөөд ингээд хандив мөнгө өгөөд ингээд яг үнэнгээс энэ бол хүмүүс өөрсдөө хүн чанартай болж байгааг илэрхийл. Тэгээ одоо яг энэ хомосексуалуудад боломж олдвол өөрсдөө жинхэнэ хүн чанаргүй ааш авир гаргана штэ. Жинхэнэ одоо эхнээсээ гарцсан даваадтай ингээл нэг матаал зургийг аваад цагдаар өгвөл 2000 төгрөг олдог л юу лээ. Тэр машин тавьчихсан. Тэгэл ингээл байж байгаа. Энэ минь чинь тэгээд хүн чанаргүй болгож байгаагийн илэрхийлж штэ. Энэ байтхад матаач нар байсан штэ та нар. Нэг матдаг. Тэр байтхад нэг зүгээр булган болтой худалдаад авсан гэхлээ Орос руу явж ирэхдээ булган батлуудаа ирсэн байна гэ матчихсэн түүх жишээ зөндөл бий. Тэг гэр бүлийн асуудал дээр хүртэл нэг матаад ингээ бүх асуудал тэр нэг гэр бүлийнхэн дотоод асуудалд нь ороод хурал хилцээ суужсэн тэр асуудлууд чинь хүртэл ингээ та нарыг ямар хүн чанаргүй новшин байсны чинь гисчилдэг байхгүй хүмүүс өдгсүүд. Манай дүмхэнгүүд бол юу ч ойлгохгүй. Тэгээ энэ оркууд л өдр бол хэцүү. Би ойлгож байна та нарыг. 90 оны ардсан хувьсгалаас өмнө байсан бол та нар нэг өнөөдрийн амьдралын чанар манар чинь байхгүй шүү дээ. Өсрөөд л та нарт нэг юуны байгууллага үйлчлэгч олдож байгаа, эсвэл нэг гүрэн шиг олдож байгаа. Тэгэл тэрнгүүр цалингаа аваад тэгэл талах сахар, маслтаа тэгэл нэг цувдаагаар өрөөр хоолж идэл амьдрал чинь юм л байгаа. Тэг өнөөдөр энэ арчлаас болоод гэдэг энэ мунхаг ярианд дэрэс нь улбалж яриад байгаа. Тэгэд би яагаад энэ гурван асуудлыг тодорхой олгочод арчлалын тухай ярих гээд байгаа юм гэхээр арчлал гэж юу юм бэ гэдгийг ихтэй аюулсаа ойлгохтой юм аа. Арчлал гэдэг чинь хэн нэгэн даргын юм уу, хэн нэгэн удирдагчийн байгуулдаг эсвэл нэг гоё нийгэм ингээд байгуулаад тэндээ жаргах тухай ойлголт биш дээ. Тэгээ ахад нэг юм асуулт гарчихгүй яг би өнөөдөр тэр арчлалыг тойрж ярьж байгаа учраас ярьж байгаа. Зориг өгчнөөс олж арчлал гажуудсан юм ангатдаг. Нэг хүнээс хамаардаг арчлал гэж ямар юм их баланцх нь байх юм бэ? Нэг хүнийг дахин шүтж байгаа бол тэр чинь хөөе. Социализм, коммунизм, фашизм, нацизм болчихдээ. Арчлал гэдэг чинь иргэдийн оролцоо шүү дээ. Өөрөө чинь сонгосон сонголт тэр сонголтынхаа үр дүнд өөрөө хариуцлага хүлээн мунхаг сонголт хийсэн, мулгуу сонголт хийсэн болоод тэрнийхээ өмнө хариуцлага хүлээн. Арчлал гэдэг чинь иргэдэд өгдөг боломж. Чамд маш олон боломж байсан олон хүн дотроос чи сонгосон сонголт чинь тэр. Чи дэлгүүрт ороод маш олон өргөн сонголтын дундаас чи сонголтоо хийж байгаа. Чамд бүх юмыг нээж боломж өгсөн чи тэр боломжийг ашиглах хэсэг чинь чиний асуудал. Арчлал гэдэг чинь зарчим шүү дээ, ёс суртахуун. Чи ёс суртахуунтай байх хэсэг чинь чамаас хамаарна. Чи бусдаас ёс суртахуун гэж байгаа бол чи өөрөө ёс суртахуунтай хариуцлагатай байх хэрэгтэй. Өөрийнхөө өмнө хүлээж байгаа хариуцлага чинь арчлал гэдэг чинь. Тэрнээс нэг юм гоё нийгэм байгуулах тухай ойлголт биш дээ. Бүгд оролцоод хэлцээд асуудлаа ярилцдаг тухай ойлголт. Тэгээ тэрэндээ чи өөрөө оролцоод сонголтоо хийсэн байхгүй да. Тэгээ энэ хулгайч дээр нь ч сонгоцсон бол бидний л буруу. Одоо яах юм тэгээд? Энэ духан дээр эцэгтэй байсан Монгол Ардын намын дээрэмчдэг сонгоод байвал амьдралын чанар муудаал байна.
Тэгэл та нар сонгоод энэ талах гурил шуудаа нэг уут гурил нэг уут тор махнаас та нар сонголтоо хийж байгаа шүү дээ. 20,000 төгрөгийг шил архиар сонголтоо хийж байгаа шүү дээ. Тэгээ сонголтын чинь үр дүн байхгүй да. Энд арчлал ямар ч буруу байхгүй. Тэр энэ гурван асуудлыг өнөөдөр ярьчих. Тэгээд энэ үйлдвэрлэл гэдэг юм юу яаж бий болоод хүмүүс дүр өгөөчтэй байгаад гэдэг юм бэ гэхээр тэр бизнес хийж байгаа хүн өөртөө ашигтай байгаад тах юм бол тэр бизнес явна. Ашигтай байна гэдэг нь бусдыг дээрэмж тоноод залил гэсэн үг огт биш. Тэр урт хугацаанд бизнес нь явахын тулд зарчимтай байна. Зарчим гэдэг байгаа нь юу вэ гэхээр тэр нэг тийм сайхан сэтгэлтэй зарчим гаргаад байгаа юм биш. Тэр зарчимтай байгаа учраас бизнес ашигтай байна. Яагаад гэвэл хулигдахгүй эднийх найдвартай бараатай. Эдний дэлгүүр найдвартай хүнс зардаг гэдэг утгаараа. Тэгээд тэр чинь найдвартай байгаа учраас хүмүүс яах нь худалдаа авалт хийх нь шүү дээ. Тэр барааг нь худалдаж авах нь шүү дээ. Эднийх хулих муухай өвдөл цөвдлөөр хоол идэг, эдний ресторан шинэ махаар хоол идэг гэдэг энэ ихтгэл өмчлөх хүмүүст байгаа учраас тэр ресторанд орж, гуанзанд орж хоол идэх нь шүү дээ. Эн чинь энгийн хүн ашиг олохын тулд тэг нөгөө нэг худалдаж авахчтай сэтгэл ханамжтай байхын тулд сэтгэл ханамжтай байна гэдэг нь тэр нэг сайхан сэтгэлээр сэтгэл ханамжтай байгаад байгаа юм шиг байхгүй да. Бизнесөө өөрөө цааш нь урт хугацаанд авч явж амьдралаа сайжруулахын тулд тэр зарчим дээр байгаад байгаа. Тэр сурталчлагын үйлдвэрч чинь бол ийм ерөөсөө байгаагүй юм аа. Тэгээ тийм учраас дампуурсан тэр чинь угаасаа ашиггүй байсан байхгүй да. Ямар ч ашиггүй байсан учраас тэгэл тэр Монгол бакал өмсөх хүүхдүүдийнх нь бакалных нь хадаас нь доороос нь хатгаал тэгэл тэрийн юм нүдэл тэгэл эсвэл хадаас нь сугаал унцдаг байсан. Хөдөө очиход ер нь тэгэл ихэнх нь тийм л бакалтад байждаг байсан шүү дээ. Орос бакал нь олдохгүй гэл. Би ч өөрөө хөдөө тэгэл малдар очдог байсан. Хүүхд байхдаа тэгэл Орос бакалаа тайлж өгчөд ирдэг байсан. Тэгэхээр энэ бүх зүйл чинь худлаа яриануудаа тэгээд ялангуяа энэ сангийн аж ахуйн махуугаас ингээд арчлын буйнд өөрөө чинь хүн гэж тоогоо хүнийх нь хувьд чи хаана амьдрах нь чиний эрхээ, яаж амьдрах нь чиний эрхээ, чи амьдралынхаа чанарыг ямар байлгах нь чиний эрхээ сонгоцсон тэр сонголтын дотор байгаа. Тэр сумынхаа түүс гараагүй нөхдүүд Улаанбаатарт орж ирээд эсвэл хил даваад шууд явцсан. Тэг хил давж очингуудаа тэнцээ яг нөгөө нэг орхон юм ч ойлгохгүй лөмтөн зангаа гаргаад ингээд байж байгаа. Бодит байдал бол энэ. Тэгэхээр энэ арчлал буруу өгдгөө болоо. Арчлал гэдэг бол тийм гоёмсог зүйл мөл тэгээд нэг тийм социализм байгуулна гэдэг та нарын тархилгоонд тэр мөрөөдөл чинь биш. Энэ бол өөрөө чинь оролцдог оролцооны тухай ойлголт. Арчилсан тогтолцоотой өгж байгаа бол энэ засаглалын эрх мэдлийн тэмдэгтэй хуваарлтын тухай ойлголт. Чөлөөт нийгэм гэж байгаа бол бид нар чөлөөтэй байх, нээлттэй байх, нээлттэй засаглалын тухай ойлголт, нээлттэй засаглах гэж байгаа бол тэгэхээр нэг юм гоё юм байгуулна гэж ойлгосон юм шиг байна. Тэгэхээр тэр тэнэг сэтгүүн нь одоо хүртэл арилахгүй тэгээ мангар юм бичдэг. Ялангуяа энэ 60-аас дээш насныхаа эдэр нэг жоохон эрүүл бай, хүүхдээ битээ хорлоо. Битээ нэг юм орк байл та, ийм зүмхэн байл та. Мэдгүй байгаа бол тэгээ үр хүүхдүүдээс асуугаад мэдгээд хичээлтэй. Тэгээ өөрсдөө чинь сонголтын үр дүнд энэ засаг дүр эмхлэгдэн байгуулагддаг ойлгож байна уу? Өөрсдөө чинь бий болгосон нийгмийн үр дүндийн засаг төрчин эмхлэгдэн байгуулагдаж байгаа шүү дээ. Тэрнээс биш хэн нэгэн хүн энийг ингээд гоё олгоод өгье, одоо жаргаагаад өгье, тэ ийм бол байхгүй шүү дээ. Тэгэд энэ засаг төрийг эмхлэн байгуулах энэ үйл явдлыг чинь өөрсдөө чинь оролцооны үр дүн. Санжаа сүрэнгийн зориг гэдэг хүн амьд байсан бол гоё болчихно гэдэг энэ бол монхоглол шүү. Санжаа сүрэн гэдэг хүн бүгдөө чи гарыг барьж байгаа энийг сонгуулахгүй л ойлгомжтой. Та нар ахаал тэр тал шуудаа гурил мөрлөөрөө уут махаараа ингээл та нар сонголтоо л хийнэ. Энд чинь зориг гэдэг хүн ямар ч хамаагүй. Тэгэд нэг энэ ийм энгийн ойлголтууд хамгийн гол нь өөрсдөө чинь сонголтын үр дүнийг үйл явц энэ үйл явцыг арчлал гэдэг юм аа. Энэ үйл явцыг одоохондоо хүн төрлөختөө энэс илүү сайн замыг олоог байна л та чирчлэл зүгтэй.
Энэ сонголтоос өөр ингэж хүмүүс өөрсдөө ингээд сонгодог. Тэгээ олонх нь сонгосон бол тэгээ тэр сонголтыг хүлээн зөвшөөрөхөөс шаарахгүй байдаг. Тэгтээ ингээд хүлээн зөвшөөрөх дагаж явах гэсэн үг ерөөсөө биш дээ. Тэрийг шүүмжилж яадаг, буруу сонголт хийсэн хийж ярьж яадаг, ухааруулж яадаг те. Яагаад буруу гэдгийг тайлбарлаж яадаг. Энэ буруу зүйлийн тухай утга чанарыг ойлгуулж ярих хэрэгтэй байхгүй да. Тэгэд миний харахгүй бол таанад хамаагүй. Миний харахгүй нь тэр миний л асуудал. Таанад халдахгүй, миний харахгүй байх. Энэ нийгэмд хордоо зүйл биш. Тэ. Энэ миний асуудал байхгүй юу? Тэгээ миний залуу насны маань ингээд жоохон салахгүй явсны маань харгаа. Энэ бол тэ. Тэрнээс энэ хэн нэгэнд халддаг малдаг юм чи. Намайг тэгээд сохор доглон гэж дуудаад хараагаад тэгээд таанад жаргахмаар байгаа бол тэгээд жаргав. Надад л бол тэрэнд нэг имзэглээд байх юм байхгүй шүү дээ. Ах нар маань жоохон имзэглээд идэх. Миний дүү имзэглээд тэглээд. Үнэн яадаг юм би ах нартаа ч идэх. Харахгүй нь үнэн юм чи юунд имзэглээд идэх юм бэ тэгэл яах вэ тэгэл тэр хүнд гоё байгаа бол тэгэл хилээд байж л тэгэл одоо яах юм тэр хүн ч ямар амын хомхих юм биш. Тэгэл юм ойлгохгүй чинь тэгэл тэнэг царайлал байж л тэгэл өөрхөн ухааны сохроо гайхуулаад тэгэл байж л. Тэгэхээр энэ өнөөдрөөс эхлээд энэ нэг үйл явц ялангуяа би тэгтээ дүүл lumпэнгүүд маань бол ойлгохгүй. Тэгээ жоохон эргэлзээд байгаа тэр дунд байгаа саарл хэсэг маань тэр 32% ялангуяа энэ ахмадуудын энэ хүмүүсийн хилээд байгаа тэр сайхан үйлдвэр байсан хятад руу аваачаад төмрийн огонд өгцөн гэдэг энэ нэг мунхаг ярианд битээ автаасаа гэдэг үднээс би энэ хүн сүргийн сэтгэл гэдэг нэг юу лайв хийж ярих гэдэг. Бодит үнэн юу юм бэ гэхээр бодит үнэн бол тэр чинь ашиггүй ямар ч хэрэггүй хоцрогдсон 50-60-аад оны хинч хэрэггүй төмрийн хог байсан болоод тэр хятад руу төмрийн огонд татчихулсан байгаа шүү дээ. Монгол ардын намын дээрэмчэд тэр хувьчлаараа авсан юмнуудаа. Та нар энэ цэвэр цусныхаа манлаад нөдөг тэр жонхоо госоо очи асуугаараа мах юм гэсэн тоног төхөөрөмж энэ талх чихрийн тоног төхөөрөмж нь хэвээрээ асуу. Тэд нар бас яг адилхан 90-ад оны их үеэр төмрийн огонд авч тушаагаад шинэ тоног төхөөрөмж авчраад суурлуулсан байгаа эднэр. Тэг хүнсний бараа бүтээгдэхүүнүүд ашигтай байгаа учраас энэ үйлдвэрүүд ажиллаад байгаа ш. Тэгтээ тэр талх чихэр чинь тийм хэдэн зуун ажилтан байхгүй. Яагаад гэвэл тийм үр ашиггүй үйлдвэр хийхийг хүсэхгүй наа. Та нарын хайртай цэвэр цусны эх орон жонхоо чинь ямар ч ашиггүй зүйлийг хийхгүй. Энэ ямар ч ашиггүй зүйл учраас хүмүүс хийдгүү. Хийхгүй зүйлийг энэ засаг байгуулсан, эмнэлэг байгуулсан төр засаг нь хийнэ гэж байхгүй. Тэгэхээр юу болж балардгийг бүгдөө харж шít. Одоо энэ хурдны туулын хурдны зам дээр хэрүүлэл байж байгаа те. Одоо энэ хувь бичлэгийн тавьсан байсан бол аль хэдийн дахны замыг тавьсан байх хэвээр. Төр засаг оролцсноос яаж хогийн сав болов. Тэгэхэд 12-оос 16 онд тарцсан намынхан засаг барьж байхдаа бүх сумдуудыг яаж хурдтай эрчим хүчээр холбов. Яаж засмал зам тавив те. Аймагуудыг холбосон. Энд чинь дандаа хувийн бичлэгнийг хийгээд чаддаг юм байхгүй та. Тэгсэн чинь нөгөө нэг цэвэр цусны эх орон ч агуу магуу ямар хүмүүс чинь хятадуудаа нийлээд яаж барилгын компаниудыг шахаж гэн. Замынхаа компаниудыг шахаж гэн. Одоо тэр Баян онгорд явж байгаа тэр юуны цадмал замын төс чинь жонхоо чинь баахан хужаан нартай нийлээд хийж байгаа шүү дээ. Нөөний цэвэр цусны эх оронч чинь та нарын хайртай эх оронч чинь тэгээд Монголыг хорлож байгаа энэ үйл явцыг илүү сайн харж өнөөдөр үйлдвэрлэлд энэ аж ахуй нэгжиж юу юм бэ гэдгийг л ядаж энгийн түвшинд ойлгочмоор байгаа байхгүй. Тэгжээж энэ цаашаа өөрөө үр өгөөжтэй өгдөг зүйл. Тэгээ энд чинь энэ чөлөөт эдийн засагтаа байлгах энэ үүд хаалгах чинь энэ нээлттэй засаглалтаа чөлөөт нийгэмтэй байж л явна энэ. Хүмүүс сонголттой байж л явна. Бүхэнд боломжийг нээж л хэн явна. Зарим нь дампуурн, зарим нь хөгжинтэй. Тэрнээс биш ингээд нэг юм готлын үйлдвэр шиг төр засгаар нэг үйлдвэр бариулах гэдэг юм шиг байна. Тэгээ тэр готлын үйлдвэр барьчихаар хэн ажиллах юм? Одоо та нарын хүн сүргийн, хомосоид гэсүүдийн, энэ lumпэнгүүдийн үр хүүхдийг аваачаад
одоо өдөрт нэг 3 талах, нэг хил 9 чихэр. Тэгэд нэг орой нэг хоол идэх махных нь мөнгөний төлөө ажиллууд гэдэг. За одоо сард чамд нэг өдөрт нэг 80,000 төгрөгийн цалин өгнө шүү. Чи энэ ингээд мал хоошиг ажиллая шүү. Инхэн бол яаж боож өгч байгаа бол. Тэгээ энэ нийгэм чинь өөрөө юм чөлөөтэй байх тухай ойлголтоо. Тэгээд тэр чөлөөтэй нийгэмд чинь байлгахын тулд энэ арчлал гэдэг юм чинь байгаад байхгүй. Үйл явц энэ чинь энэ хүмүүст өгдөг боломж, сонголт, чиний оролцооноос хамаардаг зүйлийг арчлал гэдэг байгаа. Тэгээ нэг ядаж нэг иймэрхүү төвшний ойлголттой болоод энэ 36 жил болцсон юу өгсөн гэдэг хань 36 жил дотор нэг иймэрхүү юм харин ойлгочихгүй яасан юм бэ? Өнөөдөр бол айгүй тийм хүн төрөлхтний хөгжлийн зүй тогтлын талаар өнөөдөр бид нар чинь суур философийн мэтгэлцээ хийх гээд 36 жил дотор бол энэ төвшний ойлголттой болчихсон байх хэрэгтэй байхгүй. Гэтэл яг нөгөө нэг соцлагерийнхаа тэр шоронгийнхаа амьдралыг санагалцсан хомос үүдгсүүдтэйгээ ингээл зуралдаад байж байгаа. Эн чинь үр хүүхдээ чинь хорлоод байгааг ойлгох хэрэгтэй. 28% сонгогчдын те. Тэр 28% чинь үр хүүхдийнхээ амьдралыг Монголыг хорлоод байгааг ойлгох хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тэг ядаж тэр 28% тэгээд тэр харахгүйгээр л үлддэг юм байж нэмж харахгүй болмооргүй байгаа байхгүй. Ялангуяа 90-ад оноос хойш төрсэн залуучууд нэмж юм харахгүй нөхрөө унмааргүй байгаа байхгүй. Нийгмээ хорломооргүй байгаа байхгүй. Өөрсдийнхөө амьдралыг, бусдын амьдралыг хохиромооргүй байгаа байхгүй. Одоо тэг 36 жил энэ чөлөөт нийгэмд энэ арчлал дотор байж үйл явцад нь өөрөө оролцож сонголтоо өөрөө хийчихэд тэгээд энийг одоо хүртэл ойлгоогүй байгаа энэ хомос үүдгсүүдийн лүмпэнгүүд өнгөрлөө гэж бодоход нэмж орх баймаргүй шүү дээ. Одоо хомос үүдгс боломж гэж байхгүй. Одоо бол орх баймаргүй шүү дээ. Тэр 60 70 80-ад онд бүтээгдсэн тэр хомос үүдгсүүд нь тэгээд одоо ингэсийг дуусахгүй. Дээрэс нь энэ 90-ад оноос хойш төрсэн залуучууд орх баймаргүй байгаа байхгүй. Лүмпэн баймаргүй байхгүй. Тийм таг харахгүй тэ юм мэдлэггүй юмд ингэ мохор сохроор ярианд итгэдэг. Тийм харахгүй баймаргүй байхгүй. Тэг хүмүүст өөртөө яаж амьдрах, ямар байх чинь та нарын сонголт. Тэг яаж амьдрмаар энэ тэрүүгээрээ л амьдрна. Ямар ч байсан тэгээд арчлал гараад монголчууд үлбэрж өглөө эдэргээ доор галзуу бичээд байгаа хүмүүс л бол ямар ч сан та нар бол үлбэрж өгөхгүй нь үнэн. Яагаад гэвэл та нар уцандаа нэгж аваад дата аваад Facebook ухаад сууж байгаа хүмүүс смарт уцтай байлаа гэсэн үг. Тэрийг ядаж 5-600 мянгаар зарахгүй үлбэрж өгөх гээд байгаа бол тэг үнэхээр тэр үлбэрж өгөх гээд байгаа хүн хажуучин баг бол тэр сайхан сэтгэлээрээ та нар тэр өөрсдөө 5-600 мянган төгрөгөөр уцаа зараад тэр хүндээ хоол авч өгөөч. Монгол хүн амны бэлэг гэж байдтай. Амны бэлэгтэй байх ёстой шүү. Амны бэлгээс алтын бэлэг, ирээдүйн бэлэг зүй тогтолч нь өөр зүг байдаг. Улсаа сүнжээр мөхчээр баларж ийн одоо ингээд дуусгаж ийн галзуу юм бичээд ингээд байх юм бол монголчууд муу амлалаа гэдэг те нэг юм. Тэгэд энэ юм руугаа явах хий. Өнөөдөр болохоор яг энэ 3 сэдвээр төгсгөж ярихлаа. Арчлаас болоод хинч балраагүй, арчлаас болоод үйлдвэр сүнөөгүй, арчлаас болоод монголчууд газар нутгаа алдаагүй. Тэгээ уул уурхай юг маргааш нөгөөдөр 4 дахь өдөр хүн тэр нэг хүн сүрэгт нь сэтгэл дотор 4 дахь өдөр яг ахаад нэг 3 сэдв барьж ярина. Тийм хүний тухай нэг хүний тухайд нэмж ярих юм. Өнөөдөр ярьчээ. Элбэгдэрж гэдэг хүнийг л одоо ингээл хараагаал зүхэл бичээд ах юм. Сүүлийн 10 жил энэ хүн чинь улс төрд байсангүй Монголын улс төрд нэгт. Хоёрт намайг элбэгдэржин хүнгээ балаараад ах юм. Элбэгдэрж одоо улс төр дахиж орохгүй шүү дээ. Элбэгдэрж гэдэг хүн чинь Монголын улс төрд орохгүй гадаад яваа хүн. Тэгээд тэр эзэнцгээ хийж энэ чи илүү мөнгө зарс намайг тийжээх мэдрэл мотор биш бол тэр хүний хийсэн үйл хэрэг нь зөв байсан учраас би дэмждэг. Тэрэндээ ч итгэлтэй байдаг. Тийм ч учраас ах нарыгаа өмөрдөг, хамгаалдаг. Энэ аливаа юмны чинь үнд зүйл рүү хамгаалж авахгүй бол болдгүй. Яагаад хүн хатан Монгол ардын намынхаа энэ Дамдны Сүхбаатар гэдэг домгийгоо амьдруулад хамгаалаад идэгээ. Яагаад хүн хатан тэр
Кремлийн нохой байсан, бүлэг байсан, чоо болсонгоо өхөн хата хамгаалаад кино хийдэг. Эдний худал түүх илэрх юм бол энэ Монгол ардын нам чинь өөрөө задраад унах юм байхгүй да. Тэгээд тэр худал түүхөө өхөн хата хамгаалаад байдаг учраас домог зохиогоо тэр домгоо одоо хүртэл амьдруулад идэх. Бидэрт л бодит үйл хэрэг хийсэн хүмүүс байдаг учраас би Эрдэнэ Батбул Захаагийн элбэгдэрж догмдын сосор орн тэр ардсан хувцлыг манлайлж явсан гэдэг хамгаалт юм аа. Хамгаалсаач байх болно. Яагаад гэвэл энэ үйл хэргийг бүтээсэн үнд зүйлийг авчирсан хүмүүс аахгүй юу? Тэр бүү март гэж хин хэлсэн, Баабар хэлсэн шүү дээ. Мартуул сүннэ гэж. Түүхээ чинь ийм байсан биш үү? Энийг мартаж болохгүй шүү гэж Баабар хэлсэн шүү дээ. Биднийг 70 жил шоронд байхдаа бидний ураг тархийг юм бозрымаар дүүргэсэн биш энэ ч хотлоо шүү гэж Баабар хэлсэн шүү дээ. Тийм учраас би Баабарыг хамгаалдаг. Бага зүйл нь бодит үнэнд битсэн тэр хүн. Монголыг дампуураад хогийн сав болохоос нь аварсан хүн чинь дашин бямсран биш. Даваад оржийн гам болж шүү дээ. Тэрүүн шатар сайд наахта дааган бол зоримог шийдвэрүүд, эдийн засгийн зоримог шийдвэрүүд гаргаж иж Монголыг гал усны гашуун зовлон гэдэг шиг өлсгөлэн үлбэрж өгөхийн гашуун зовлонгоос аварсан хүн чинь даваад оржийн гам болж шүү дээ. Тийм учраас би энэ хүнийг өмөрдөг, хамгаалдаг. Хийсэн үйл хэргийг хамгаалдаг. Мухар сохроор та нар шиг өмөрдөггүй. Хийсэн үйл хэргийг хамгаалждаг. Тийм учраас элбэгдэрж өгдөг хүнийг одоо энэ сүүлийн 12 жил духан дээр эцэгтэй байж Монгол ардын нам тэр тусмаа энэ жорлончин сүүл ерөнхийдөө 5 жил хийсэн шүү дээ. Монголыг хорсон хүн буудууд энэ гомжийн зандан шатарчин шүү дээ. Их хурлын дарга байхдаа гаргаж ирсэн шийдвэрүүд. Ямар шийдвэрүүд гаргаж илаа. Сүүлийн 5 жил ерөнхийдөө их хурлын дарга гэсэн тогтмол хийсэн хүн гомжийн зандан шатарч дээ. Ямар молгой шийдвэр гаргаж иж өнөөдөр чинь та нарын талхны үн хэд болцсон байна. Амьдралын чинь чанар яаж дороотсон байна. Өнөөдөр энэ элбэгдэрж өгдөг хүний гаргасан хуулийн үр дүнд монголчууд бид энэ нээлттэй сонсгол гэдэг юм энэ хулгайтны дээр нь тонол хоорондоо ярьж байгаа хулгай дээр нь хэдэн их найд төгрөгийн хулгай дээр нь сонсож штт. Нэгийн ард 12 төгийдтэй тоог нэг их найд гэдэг байгаа штт. Их найд гэдэг байгаа штт. Нэгийн ард 12 төгийг. Тэг ийм юм ингээд ойлгоод аваа. Тэг элбэгдэрж өгдөг хүн чинь юу ч буруу хийгээгүй Монголд. Тэр хүн нэгч Монголд нэгч удаа Монголыг хорсон нэгч үйлдэл хийгээгүй. Тэр Баабар гэдэг хүн чинь Монголыг хорсон нэгч үйлдэл хийгээгүй. Өнөөдөр тэр банкны гүйлгээ энэ бүх зүйл чинь тэр элбэгдэрж засгийн гадаад л хийсэн шүү дээ. Реформ хийсэн шүү дээ. Тэр дааган болдгодог хүн чинь энэ Монголыг та нарыг 90 оны тэр ихний өсгөлөнгөөс ч аварч гарсан хүн шүү дээ. Энэ нэгч муу юм Монголд хийгээгүй байхгүй. Тэгээ энэ бүх зүйлийг нэг эрүүл сарвал ухаанаар нэг ойлгодог, цэгэндэг баймаар байгаа. Хэн өнөөдөр өөрсдөө чинь 12 жилийн амьдралыг чинь хогийн сав болгочваа. Хэн өөрсдөө чинь амьдралын сонголт авчирваа. Тэр сонголтыг нь өөрсдөө яаж ашиглав та нар? Өөрсдөө хууртаж, өөрсдөө хохин олцоод тэгээд хэн нэгэн хүн рүү буруу өгөх гээд байдаг. Ийм баймар байгаамаа. За тэгээд ханд ганцны асуулт болгосон. За. За хүн сүргийн сэтгэхүйг хэрхэн өөрчлөх вэ? За. Тийм ээ, зовлонгүй асуудалгүй нийгэм гэж байхгүй, гагцгүй тусгаар тогтсон өөрийн замаар хөгжиж засаг төрөөн засаж сануулж явнаа гэдэг асар том боломж ирэх чөлөө юм аа. Хүн бүр шудраг хөдөлмөрөөр баяжиж тэр өг хөрөнгөнд нь хинч халдашгүй байх зарчим бол маш чухал юм. Хүн өөрийнхөө төлөө хөдөлмөрлөх нэн чухал боломж юм аа. Сурч мэдгч адилаа. За дахиад Чимба үннийг хэлж байна. Арц нам үзэл сурталын байгууллагатай байж үүгээрээ дамжуулан ард иргэдэд тайлбарлан таниулах хэрэгтэй гэсэн байна. За энэ гурыг хэлсэн. Тийм энэ яг харахгүй хүмүүст энэ арчлал гэдэг чинь дандаа сонголт боломж авсан. Чи хэрхэн яаж амьдрах нь чиний л асуудал. Тэг үнэхээр хичээгээд болохгүй юм байна шүү дээ. Хүн уурах тарих хүрхгүй юм байна. Гар дуу хүрхгүй юм байна. Хөдөлмөрлөө давяас чадвар хүрхгүй юм байна. Тэгэл яах юм одоо? Бусдаа адилхан байх боломж байхгүй шүү дээ.
гарын дүүтэй хүмүүс, урд дүү сайтай хүмүүс тэгэл тэр гарын урд дүүгээр л амьдран. Тэгээд яах юм? Миний гарын урд дүү байхгүй. Тэг чадахгүй юм чи яах юм? Тэгээд бусдыг гатаахаж хорсоод яах юм? Хулгайг хийж байгаа бол тэр хулгайн асуудал чи эрүүгийн гэмт хэрэг. Энэ арчлал ямар ч буруу байхгүй. Энэ улс төрд гараад хулгай хийсэн хүмүүс байгаа бол тэр улс гэмт хэрэг. Эрүүгийн хуультай, авилгаа тэмцэх газрын хуультай энэ гэмт хэрэг. Энд арчлал буруу байхгүй. Өөрөөсөө та нар тэр хулгай мөнгнөөс нь авч байгаа сонгоцсон тэр. Тэгээд мэдээж хулгай мөнгнөөс нь авч байгаа сонгоцсон ч очиод илүү хулгай хийж авахыг л бодно шүү дээ. Мөнгө зарцсан ч илүү хулгай хийх бодно үстэй. Тэгээ энэ чинь бол арчлал ямар буруутай юм. Ямар ч буруу байхгүй. Тэгэхээр хүмүүсөө өөрөөсөө та нар сонгосон сонголтынхоо л үр дүн хүлээж байгаа. Тэгээ энийг илүү сайн ойлгодог байх хэрэгтэй. Тэгээ Арслан нам би бол жоохон зохион байгуул тэгэл хүмүүс ингээд зэгцлээд ингээд яриад идэх. Яг энэ үзэл санаан дээр энэ Арслан нам байгаа мó гэдгийг эхлээд харчмаар байгаа байхгүй юу? Би намын дарагтай зөрчилдөг нэг сэдв маань бол сая 500 мянган либерал үзэлтэн бий болгоно юм дэмжигчтэй байна гэдэг. Тэгээ би бол энэнийх нь эсрэг байдаг хүн. Үнэхээр үзэл баримталтай гишүүдтэй байж л ялах ёстой. Тэрнээс тэр нэг үүр дээр нэг хідэн оркуудыг тижээх хинт хэрэгтэй юм. Тэнцээ оч нэг халбага шүл нэг зүсэм талах нэг өмх мах 100 г архиар тэдрийг тэтгэлээгээд арчлал сайжрахгүй шүү дээ. Тийм болохоор энэ арчлал үндсүүл дээр байгаа. Тэгээд энэ Арслан нам өөрөө үзэл баримтал дээр очиж тэгээд тэр үзэл баримтлалынхаа талаар хүмүүс нь очиж сургалт илүү сайн хийж ингэж явахгүй бол угаасаа болохгүй. Нам дотор нь баахан зүмпэнгүүд, баахан цэвэр зүснийхээ Монголыг хорлогч нарыг дэмжиж Монголыг устгагч нарыг, Монголын төслийг сүйтгэгч нарыг дэмжиж ингээд байж байгаа. Нам дотор нь энэ нэг бодрууд нь өөрсдөө байж байгаа шүүрт мөр жонхоо те. Одоо энэ ялтан гэрлэн өмч хураа дээрэмдээ тооны бустайгаа шулын алыгээ сууж байгаа энэ нөхөр мөхрийг байж байгаа цагт энэ Арслан намд үзэл баримтал дээр очих нь үнэхээр хэцүү. Тэгээ энийг давж гарахын тулд үзэл баримтал дээр л очих ёстой. Өөр арга байхгүй. Тэгээ би бол Маргарита Тэжрийн тухайдсан зөндөөл ярьжсэн тоорын намын тухай 3 сая гишүүнтэй 300 мянга үлдээж ялт нийлсэн байлээ шүү. Тэр үзэл санаатай хүмүүс бол ялтын байлаа. Тэгээ Маргарита ч өөрийнх нь ч хэлсэн үг байдаг. Үзэл баримтал бол арилжил 8 айлттай солиддаг 8 нэрэгсэл биш хатуу ихтгэл үнэмшлийг хэлдэг юм а гэж. Тэр энэ ихтгэл үнэмшлтэй тэр гишүүдээ энэ үзэл санааныхаа гишүүдэд цуглуулж энэ юм руугаа явах юмсан гэж би бол хувьдаа хүсдэг. Тэр нэг үүр дээр нэг баахан эмээ өвөнрийг баахан ажилгүй архичдыг тийж хинт хэрэгтэй юм. Тийм болохоор би энэ үүр мөрийн бол шулуу хойлоход бол энэ үүр дээр нь яг тэр үзэл санаа маань ойлгодог гişүүд хийчих байдсан бүүмэд. За энд ноён инкод Цэдэн бол гэж хүн бичжээ. Чи өнгөрсөн нийгмийг 1000 буруу гэж хуцаад өнгөрснийг өнөөдөр өөрчилж чадах уу? Өнөөдрийн энэ нийгмийн бодрор булааг шүүмжилвэл арай үнэнд ойртохгүй юу? Амал ангаавал хуучин нийгэм хойд хөршөө муулж байдаг хүзүүгүй хулгайчийн угаалгасны гөлөг. Чиний үнэнийг данжаад инкот яг хэлсэн шүү. Нохой хоол өгсөн эзнийхээ төлөө л хусдаг гэж бичсэн байна. Данжаад инкот гэдэг хүнийг мэднэ сайн тань. Манай Эрдэнэтэд 90-ад оны их үеэр ирсэн байдаг юм а. Би сайн мэдэхгүй ирсэн юм энэ бол ах нар бол хэлдэг юу манай Эрдэнэтэй анхдагч, мохон анхдагч биш нам чинь. Досонд яг гарнууд өмнө говьхон завхны досон цэнгэлт модны үйлдвэрт ажиллаж ирсэн. Тэгээд Монгол Эрдэнэтэд ирсэн амьдрал хөөж Эрдэнэтэд ирсэн хүн. Тэрийг бол сайн мэднэ. Илбэгдээр би түрүү хэллээ шүү дээ юм сайхан дүмпэнгүүч шүү. Илбэгдээр намайг тижээгээд яах юм? Эргэж улс төрд орж ирэхгүй тэр хүн Монголд биш дэлхийн хүн болоод магадгүй удахгүй нүүбийн нарийн бичгийн дарагч болох юм билүү. Тэр хүн тэгж яваа хүн Монголын улс төр тэр хүн дэнчээ өөрийгөө нэр төр энэ дэр да ямар яах юм? Хинт хэрэгтэй юм. Тэр хүн илүү балансгийнх нь хэрэг болох юм. Одоо сая оюун эрдэнэ чинь байхан хугацааныхаа туршид илбэгдэрж ярьсараад яваад гэдэг шүү дээ. Тэр хаагаа тэнд хүн ямар чамаа байдий. Тэгээд энэ олон улсын байгууллага чинь тэгээд нэг хэр орны хүнийг авч ажилуулахгүй шүү дээ. Бүх талаас нь судалж байгаа шүү дээ. Бүх талаас нь судалж байгаад авч ажилуулж байгаа шүү дээ. Тэгээд илбэгдэрж гэдэг хүн муу юм хийгээд Монголыг хорлцсон байсан бол олон улсын байгууллага энэ чинь болохгүй юм байна гэж авахгүй шүү дээ.
Та нар жонхууга олон улсад очиод ажиллаад үзэхтэй. Надад тоож уулзчихгүй байгаа үст. Нэг гадаад оронд альчиж чадахгүй байгаа үстэй чаавас. Хинч тоохгүй байгаа үст тэр хүний чинь. Тэгээ энэ хоёр чинь ялгаатай энэ элбэгдөөлж энэ тэр ахиж улс төр зорохгүй энэ хүмүүс намайг тижээгээд илэнцгийн сайхан дүнхүү орж жоохон логиктой амьдрмаар байна. Үнэхээр логикгүй дүнхэн шүү. За маш чухал лайв болжээ. Чөлөөт нийгмийг байгуулах хэрэгтэй. Жимбахад баярлалаа гэсэн доор нь хахад нэг хүн Оросд интернет хаагаад иргэдэн таг харанхуй байлгаад байгаа. Манай оюун нарын интернетийг хаамаарч юм шиг өдөр бүрэл Орос явж байна. Украин сүрлээ гэж бичээд орж ирээд ах юм гинэ. Тийм шүү дээ. Сайхан дүнхэнгүүд. Монгол ардын хувьсгалт намыг татан буулгах байсан юм аа гэж нэг хүн бичсэн байна. Тэгээ энэ дээр үйл ахыг энэ дээр хүмүүс буруутгаад байдгийн. Тэр үе дээр одоо энэ яг хамт тэмцэж явсан хүмүүстэй ярьж байхад л ихэнх нь яг тэр тэмцэл дунд яг галдан байсан хүмүүслүүд ихэнх нь үйл юм зүгддэг шүү. Яг цэрэг оруулах гэсэн байг юм билээ. Тэр битэр мэтэр татсан чи үний юм байлээ шүү. Тэгээд бүр яг тэр голын унд битэр татсан байсан байсан. Тэр болдохын парламент лидерсэн тэр хүн ороод бас яриад лээ. Тэр яг үйл явцад нь оролцож байсан хүмүүс. Хэрэв Монгол ардын хувьсгалт намж тараах гад яг тэгж үтсэн бол Тямны талбай дээр байсан шиг алуулах үйл явц руу орох байсан юм билээ шүү. Тэр үед Монгол иргэний дайнлуу орох хэмжээний юм болохоор байсан юм билээ. Ягаад гэвэл ард түмний од зүйлгээд нөгөөдөлд нь байгуулсан нэргүй доктор эдэр чинь энэ босгохгүй эдэр чинь түмний од зүйлүүд одоо энэ номыг уншихадсан арц үзлээ 10 20 жилийн номыг уншиж хагцсан тэр доктор ерөөсөө ард түмний од зүйл байгуулсан бичсэн билээ. Тэр нэргүй доктор эдэр чинь. Тэгээд хуучин хөгшин коммунистууд авч одоо энэ нөгөө бямцрын содмгоо модмгоо авчиж толгойг нь тастай идрээ дүүжилж тэгээд нөгөө тэр телевизэн гантлаг болон тоомчсон тойрж бүжиг хийгээ балаараад идэх шиг тэг хүмүүс монголчуудаа нэг ааж бүжиглэлтэй илгдэг тийм л зорилготой гэсэн учраас хэрв Монгол ардын хувьсгал намд тараах юм бол тэнцээч олон мянган гишүүнтэй байлаа ш тэр нам чинь ганцхан дам байсан чинь тэгэхээр тэр гишүүд нь бол шууд иргэний дайрлуу монголчуудынхаа өдөөс уу шийдэн дээр хүрэхээр байсан юм билээ шүү. Тэгээд яг орцож явсан хүмүүс нь тэрийг бол илүү их боддоор ярьдгийг шүү. За энэ нэг хүн бичсэн байна. Тийм шүү. Соц үед эрх чөлөөгүй өлөн зөлмөн амьдарчээсэн гарууд ардсан намын буянгаар хэлэх үг сахалныхаа үсийг хусах татвартай болсондоо баярлахын оронд соц үе иргэн дурсах юм аа. Соц үед бүхэн байсан гээл хоцолдох юм. Эмээ ээж эхнэр чинь даавцаг гэж мэдэхгүй хөвөнтөө дээлнийхээ хөвөнгийн авч сарын тэмдгийг аргалж байсныг асуугаад үзээрэй гэж нэг хүн бичсэн байна. Юм тийм. Монгол чөлөөт нийгмийг бүрэн утгаар нь бий болгох хэрэгтэй. Одоо энэ ардын нам байгаа цагт монголчууд өөдлөхгүй тодорхой харагдаж байна. Ардсан нам үзэл санааны хувьсгал хийх хэрэгтэй байна. Тим гişүүдээ гаргаж ирэх болжээ. Тийм үү гэсэн байна. Гаргаж ирэх хэрэгтэй юм уу? Яах вэ? Манлайлал үзүүлдэг өрсөлдөөн дунд явдаг баймаар байгаа юм. Тэгтээ нэг хэцүү юм байна. Би өөрөө ингээд дотор нь орлоо ингээд тулдаал явж байна. Тэгээ яахан эдрийн дүрмээр тоглож байгаа намынхныхаа гаргаж байгаа дүрмээр тоглох. Эдэр чи яг нөгөө сэтгүүнээс манай намынханд салаагүй шүү дээ. Монгол ардын нам ингээд ялаад байна бид гэл яг нэг юм зөвхөн тэн дээр фокуслоод байгаа болохоос биш. Бидэрт урт хугацаанд ялалт ирэх тууштай байдлаар бидний нийгмийг өөрчлөх тухай биш. Богино хугацааны ялалтын тухай яриад байгаа учраас надад ихэнхдээ би санал нийлдэггүй учраас заримдаа цөөддөгөө ихэнхдээ л цөөхөн байдаг доо. Тэгээд заримдаа бүр ганцаардах ч үе байдаг. Яг нөө үйл хэргийн төлөө явна гэдэг чинь бол тийм амархан зүйл биш байдаг юм байна. Би ах нарыгаараа үнэхээр бахархтын энэ үйл хэргийг авчирч энэ арчлыг авчирсан хүмүүс бол тэрний туг сүлд нь болж явсан ялангуяа манай үйл ах хэдэр бол энэ олон жил гүтгүүл доромжлуулчаад тэр үйл хэргийнхаа төлөө тэмцэж явж байгаа үйл ах махараа бол үнэхээр бахархтын амархан зүйл бол биш ээ. Гэхдээ тэр их ёстой заавал үдэх ёстой. Гэхдээ үйл манлайлалаа үзүүлжээс л гарч ирнэ. Хэн нэгэн хүн ингээд улс төрд зайгаа тавьж өгдөг мөгдөг гэл нэг юм Монгол ардын намын мэдрэл муутай хүмүүсийг харчаад ингээд. Эдгээр чинь гэмт хэрэгтэнгүүд өөрсдөө үе залгамжлагч нарыг бэлдэж байгаа л гаргаж ирж байгаа шүү дээ. Ардсан нам эдгэртэй адилхан байх ямар ч боломж байхгүй юу. Тэр үйл хэргийнхаа төлөө явдаг л ийм нэг нам баймаар байгаа юм тий. Гэмт хэрэг хийдэг биш энэ Монгол ардын нам одоо намч гэжтэй энэ нэг дээрэмч бүлэг дээрэмч шиг ингээд дээрэм тонол хийх гэж явдаг. Иргэдийнхээ өгсөн татварыг тонж дээрэмддэг биш. Үйл хэргийнхаа төлөө явдаг. Хүмүүст боломжийг олгодог. Хүмүүсийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулахын төлөө тэр татварын мөнгөний зарцуулдаг.
хүмүүсийн тэр боломжийг олгож тэр хүмүүсийн үйл явц тэрний бизнес хөгжих тэр үйл явцыг хамгаалж идэг ийм засаг дүр эмхлэн байгуулах ийм концепттэй ийм үйл хэргийн төлөө явдаг нам баймар байгаа байхгүй юу. Тэрнээс улс үндэстнээ хөгжүүлж хүмүүсийг амьдралыг сайжруулаад жаргал маргаана гэж байгаа бол энэ байх боломжгүй зүйлс. Энэ бол шууд социалист хөө коммунист ойлголт. Улс үндэстээ яаж хөгждөг юм бэхэр хувийн хвшлтээр л хөгжиж байгаа үст. Хувийн хвшлийнхэнд хөгжүүлж байгаа үст. Хувь хүмүүс өөрсдөө хөрөнгө мөнгөтэй болоод ирэхээр хөгжиж байгаа үст. Тэрнээс төр цэцэг улс үндэстнээ хөгжүүлдэг ийм мунхаг мулгай ойлголт байж болохгүй. Тэгээ иргэдийг яаж амьдрахыг төр цэцэг нь мэддэг гэж ийм мангар юм гэж ямар юм байна. Тэгээ манай намд иймэрхүү юм ярьдаг хүмүүс би тэгээ тэдтэй чинь хасар их санал зөвлөлтөд хэцүүлж өгдөг. Тэгээ одоо яалтаа. За 2 3 хүн ахаад эндээс нь боорж ирсэн. Элбэгдөөж нөгөө Эпштейнтэй нийлээ хүүг шараад заа гэдэг. Бүр нэгдсэн үндэсний байгууллагаас элбэгдөөж гэмт хэрэгтэн гэж зарлжээ. Ойлгож гинөө гэсэн биш таныг. Нүүби ер нь аврал байна уу хаа? Байхгүй шүү. Тэгэхээр энэ чигээрээ дуусна шүү. Одоо ингэж өнгөрөө шүү дээ. 11 зөвлөхийнх нь нэг нүүби. Тэр юуны Мадридын клуб гэж байдаг юм. Дэлхийн шилдэг улс төрчид цөөхөн хүмүүс 100 хэдэн хүн ч байдаг гэдэг үлээ. Тэрний удирдах зөвлөлийнх нь гишүүн. Нүүбийн олон улсын байгууллагын тэр юуд хүний эрхийн байгууллагуудын нэгнийх нь бас гишүүн. Дэлхийн ардсан холбооны Аз номхон талаа хариуцсан дэд ерөнхий идэгч. Тэр хүн чинь одоо ингээд дэлхийн ертөнцийн ингээд очиж лекц номлоо айлтаад ингээд Стэнфордын их сургууль зочин профессор өргөдөөд ингээд тэр юуны Америк нэгдсэн улс ерөнхийлөгч байсан хүний нэрмжид цалингаар шагнагдаад ингээд ажиллаа тэнцээ амьдралаа аваад явж байгаа. Одоо эднэрийн толгойд ингээд төрөөсгүй амьдсаа удахгүй нэг 5 6 жилийн дараа бараг нэгдүүлсэн байгууллагын дарга болчиход яах юм бэ хүмүүс. Бараг чи өөртөө боох юм уу яах юм. Бүтггүй. За ингээд өндөрлөхгүй баха. Тэгээд хүн шарж идэнэ гэдэг энийг ингэж ойлгож байгаа энэ өөрсдийн толгойд юм гэсэн үг шүү дээ. Энэ бол гаж шүү. Энэ бол гаж сэтгүүтэй хүн шүү. Энэ гаж донтонгууд шүү. Магадгүй өөрсдөө хүн шарж идэх юмсан гэдэг ийм сэтгүүтэй байж магадгүй. Миний л ой дондохгүй. Тэгж болно гэж бодож байгаа хүмүүс чинь өөрсдөө тэгэх чадвартай байна гэсэн үг шүү дээ. Энэ хүн тэгж болдгийм байх гэж хүн бодож байгаа гэж чадж байгаа гэдэг чинь болох юм. Аим бодол үстэй хүн шарж идэнэ яаж хийж байгаа юм. Тэрэндээ итгэл нэгдсэн үндэсний байгууллага баталчаа чи ойлгож авгаад дараад. Магадгүй ч хүн шарж ижсэн шүү дээ. Хайрт Орос ах нар чинь үр хөвгтэй шардсан тохиолдол зөндөө шүү дээ. За тэр тухай тэгээд дараа яриа. Тэгээд өнөөдөр яг 3 гол сэдв энэ 3 байлаа. Тэгээд арчлаас одоо та нар дампуураагүй, арчлаас болж үйлдвэрчин дампуураагүй, та нарын сонголтоос болж энэ амьдралын чинь чанар муу байгаа тий. Монгол улс арчлаас бол газар нутгаа зарж марж өрсөн нэг ширхэгч байхгүй. Монгол улсын газар нутаг яг сая 500 квадрат километр талбай хэвээрээ байгаа. За энэ гурыг л арчлаас болоогүй шүү гэдгийг хэлье. За баярлалаа л та. За асуулт илгээсэн хүмүүст баярлалаа. Асуулт илгээсэн бүх хүмүүст баярлалаа. Шеэрлээ түгээгээд өгөөрэй.